Ойг цэвэрлэхийн ач холбогдлыг эргэн танд хүргэж байна. Ойд цэвэрлэгээ хийхэд зайлшгүй шаардлага. Манай орны байгалийн ойд болцгүйцэн хөгшин ой ихэнх хувийг эзэлдгээс түймэр хөнөөлж шавж өвчин дуртаж салхи шуурганд ихээр унах болсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд 1 гад хунаг модны болон шатах материалын нөөц 2-оос 3 дахин нэмэгдсэн. Ойн төлөв байдалд оройтож, ойн сангийн 2.7 саяга талбайд 70.2 сая шометр унсан хатсан модны нөөц байна. Ойн цэвэрлэгээ хийснээр түймэрийн тоо 2 дахин түймэр төртөх ойн талбайн хэмжээ 3-аас 4 дахин буурах боломж байна. Ойн цэвэрлэгээ гэж юу вэ? Ойн түймэр хөнөөлж шавж өвчин нэрвэгдсэн хүчтэй салхи их цасан дөртөн амьдрах чадваргүй болж үхчиж унсан хуурай мод гişүү мөчр мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах төлөв байдлыг сайжруулах чиглэсэн арга хэмжээ. Мөн туслах хамгаалалтын газар нутгийн ойн сангийн зөвшөөрөгдсөн бүсэд ойн цэвэрлэгээ хийж болдог. Ойн цэвэрлэгээний үр дүн ойн төлөв байдал сайжирч байгалийн аясаараа нөхөн зэрэг нөхцөл бүрдэж эрүүлж байна. Ой цэвэрлэх үйл ажиллагааг эрэлттэй уялдуулснаар иргэдэн ногоомод огтлох хуйл ус мод бэлтгэлийн үйл ажиллагааг буурах боломжийг бүрдүүлнэ. Ойн нөхөрлөл ойн мэргэжлийн байгууллага иргэдэн ногоон ажлын байраар хангагдж, орон нутагт орох төсвийн орлогын хэмжээ нэмэгдэж, иргэдийн амжиргаанд бодит дэмжлэг үзүүлнэ. Эрүүл цэвэр ойг бий болгож, ойн цангаан хайрлан хамгаалъя.